Та технологийн ирээдүйг бүтээлцэхэд бэлэн үү? Компьютерийн ухаан, хөтөлбөрийн зорилго, олон улсын стандартад нийцсэн онлайн суурь хөдөлгөөнтэй орчин үеийн дэвшилтэт технологийн ололтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, шийдлийг боловсруулах, хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Эзэмших мэдлэг, ур чадвар. Компьютерийн ухаан хөтөлбөрийн төгсөгч нь дараах үндсэн мэдлэг, чадваруудыг эзэмшинэ. Алгоритмын шинжилгээ, компьютерийн систем, програмчлал, математик, тооцооллын онол, хиймэл оюун ба түүний хэрэглээ. Мөн дараах инженерчлийн ур чадваруудыг хөгжүүлнэ. Шинжлэх ухаан, инженерийн мэдлэгийг бодит амьдралд хэрэглэх, туршилт, загварчлал, өгөгдөлд шинжилгээ хийх, нийгмийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх систем зохиомжлох, инженерчлийн асуудлыг тодорхойлох, томьёолох, орчин үеийн технологиг оновчтой хэрэглэх. Ажлын байрууд. Төгсөгчид дараах чиглэлээр ажиллах боломжтой. Компьютерийн ухааны судалгааны инженер, мэдээллийн технологийн судлаач, өгөгдлийн шинжээч, машин сургалтын инженер, програм хангамжийн хөгжүүлэгч. Хөтөлбөрийн онцлог. MIT, CMU зэрэг дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын хөтөлбөрүүдтэй ижил түвшний хичээлүүдийг агуулсан. Итали улсын Трентогийн их сургуультай хамтарсан 3 дээр нэмэх нь нэг хөтөлбөр. Эхний 3 жилийг Монголд суралцаад сүүлийн 1 жилийг Трентод суралцсан төгсөх боломжтой. Оюутны хөгжил, клуб, олимпиад, хакатон. Улсын болон Азийн бүсийн програмчлалын олимпиадуудад оролцох, бэлтгэгдэх боломж. Технологийн компаниудтай хамтарсан хакатон тэмцээнүүдэд оролцож, ур чадвараа бодитоор сорих орчин. Оюутны клубүүд, сүлжээ, хиймэл оюун, алгоритм зэрэг сонирхлоор нэгдсэн бүлгүүд. Компьютерийн ухааны мэргэжил маань мэдээлэл технологийн салбарын гол үндсэн цөмд оршдог учраас төгсөгчид маань ажлын байран дээр гараад хамгийн өндөр эрэлт хэрэгцээтэй ажлын байран дээр өөрсдийн саналаар бус байгууллагууд булгацалтаж авдаг. Манай ангийнхан дундаас гэвэл одоогоор програм хангамжийн хөгжүүлэгч нараас ахуулаад хэмэл оюун ухааны инженерүүд байна. Өгөгдлийн шинжээч нар байна. Зарим нэг нь хүртэл энэ мэргэжилд олсон мэдлэгээ ашиглан бизнес эрхэлж байна. Тэр байтугай анагаах ухааны салбарт хүртэл оролцсон явж байна. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгосноор та бүхэн маань ирээдүйн хамгийн үнцэнтэй ажлын байрнууд дээр орох боломжтой байна. Компьютер ухаан зөвхөн код бичих ус, логик бүтээлц сэтгэлгээгээр бодит асуудлуудыг шийдвэрлэдэг мэргэжил юм аа. Компьютер ухааны төгсөгчийн хувьд судлаач болох замлаа эхлүүлээд явж байгаа. Энэ салбар нь тасралтгүй өсөж хөгжиж тэлж явж байгаа. Миний зорилго бол зөвхөн технологиг эзэмших бус шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж нийгэмд өр өгөөжтэй шийдэл бүтээхийг зорж байгаа. Энэ боломжийг надад компьютер ухааны мэргэжил нь олгож өгч чадж байгаа. Орчин үеийн технологиудын суурь онолыг ойлгох, эзэмшихийг хүсэж байна уу? Эрэл хийл, бүтээ, ирээдүйг тодорхойл.